За багид 24 дугаар бодлого бодож өгье. За сэлгэмлийн эренбэл гэж ах шиг байна те. Цагаан толгой эренб. Цагаан толгой эренбтэй сэлгэмлүүд гэж байгаа юм лөө. За цагаан толгой эренбтэй сэлгэмлүүд. За сэлгэмэл бол нэг юм байдаг. 1 2 3 4-ийн хувьд бол энэ бол нэг сэлгэмэл нь мөн. За тэгэнгүүтээ тэг 1 2-ийн хувьд нийтдээ ийм сэлгэмэл хувилбарууд байна гэж байгаа байхгүй юу? 0 1 2 0 2 1 гэдэг. Энэ цагаан толгойн дараа нөгөө лексикографик гэдэг эренбэндээ орцсон байна тий. За тэгээд тэгш шишүүлт цифрүүдийн хувьд цагаан толгойн эренбэрээ саятах нь юу вэ гэж. За энэ дээр за бодолт нь бол нэг юм байгаа. За цагаан толгойн дараалал гэдэг чинь бол ингэсэн үг. За жишээлбэл бот гэдэг үг байлаа тий. Бос гэсэн үг байлаа тий. Дэн эсэс бага учраас бодонд босынхаа өмнө байдаг шүү дээ тий. За тэгвэл бодол гэж үг гэж болно тий. Энэ эхний гурав нь адилхан. Гэхдээ юм нэмэгдсэн учраас бодол гэдэг нь бодынхаа хойно нэгдэг тий. Цагаан толгойн дарааллаар. За бидний хувьд бол адилхан оронтой тохиолдолд бол бод бол босоосоо өмнө байна гэж. За нэг цагаан толгойн дараалал гэж нэг юм байгаа. За ер нь нэг A B C D E F G H I J гэх нэг 10 оронтой энэ цифрүүдийг ингэж илэрхийлвэл энэ бол нийтдээ А нь бол 10 боломж байгаа. B нь бол 9 боломж байгаа. C нь бол 8 боломж байгаа. Ягаад гэвэл А дээрээ нэг цифр ашигласан байгаа шүү дээ. C дээрээ бас нэг цифр авсан байгаа. Ийм тооны хувьд авч үзэж байгаа шүү дээ. Цифрүүдний ялгаатай хэсэгтэй. Ийм 10 цифртэй. Ийм 10 цифртэй за яг тоо гэх нь цаашаа тэгээр эхэлчихэж байгаа шүү дээ. Сэлгэмлийн хувьд авч үзвэл А нь 10 боломж, B нь тэгэхээр 9 боломж, C нь 8 боломж гэх мэтчлээ явсаар хагаад J нь 1 л боломж болтон. Тэгэхээр энэ бол нийт боломжийн тань 10-ын багтрал. За тэгэхээр эндээс бид нар бодолтой гаргаж авч байгаа байхгүй ямар бодолт вэ гэхээр А нь тэг байх үед A B C D F G H I J энэ хэдэн боломж байгаа вэ гэвэл 9 багтрал боломж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар гэсэн үг шүү дээ тий. Энэ эхнийхэн цифр 0 гомжтой авчаа. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар яах вэ гэхээр нөгөө сая байгаа шүү дээ тий. Бодлого. Энэ сая дугаарх эренбэн болох гэж байгаа шүү дээ. Сая дугаарх нь энэ сая чинь энэ 9 багтралтай харьцуулна тий. 9 багтралаас их байвал тэгээр эхлэхгүй гэсэн үг шүү дээ тий. Ямар ч тэгээр эхлэхгүй гэсэн үг. За тэгэхээр энэ бол нэг багтрал боломж, энэ бол дахиад нэг багтрал боломж, энэ бол дахиад нэг 9 багтрал боломж гэх мэтчлээ яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр яг эхний цифр нь юу вэ гэдгийг олоход 9 багтрал хэдэн удаа орсныг тоолох хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэнтэй яг төстөгөр бид нар нэг ийм тоо байлаа гэж үтэл доо тий. Тэнгүүтээ E F G H I J гэдэг. Энэ нь хэдэн боломж байгаа. Энэ бол 19 8 7 энэ 6-гийн багтрал боломж байгаа гэсэн үг тий. За тэгээд ингээл хөөгöd олно гэсэн үг. Энэ санааг ерөнхийдөө гаргаж ирнэ. За гэс одноо цаг юу юм болтой. Дуусаад байна. За тэгэхээр багтралыг амар их бодно тий. Багтралаа хатгалчихна. 16-гийн багтрал хатгалчихна. Тэнцүү за багтралаа ингээд эхлээ бодчих. Тэгэхээр илүү цөөх үйлдэл их баг. Тэгээ нэг гэл авч тэгэл ингэ явчихна гэсэн. За багтралаа бодчихсон. Одоо бид нар 10 цифр дээр ажиллана шүү дээ. За 10-ын багтралаас эхэлнэ. За тэгээд 10 билүү 9 шүү дээ тий. 9 багтрал. За гिचээ. За тэгэхээр I гэж авах юм байна. Тэгээд цифрүүдээ ашиглагдсан цифрүүдээ энэ D хий. Одоо тэг байгаа. Ашиглагдчихвал нэг болгочихно. Манай энэ маань
ийм байгаа. За нэг иймэрхүү. За одоо бид нар ингэн одоо яг одоо бид нар хамгийн ихний цифрыг олох гэж байгаа. Тэр нь D. Тэгээд үлдэгдэл авч явах байх. Үлдэгдлийн авъя. Үлдсэний тий. Хэдэн удаас аваад дүүргэж байгаа нь тий. Тэрхлэн зарчим гэж байдаг тий. Тэрхлэн зарчим гэдэг. Тэрхлээгийн зарчим гэдэг. За нэг ийм юм байдаг шүү. Тэрхлэн зарчмаар явна. За тэрхлэн зарчим болвол ингэн гэсэн үг. Одооний цифр бол энийг хуваах нь факториал а гэсэн үг тий. За тэгээд үлдэгдэл нь юу вэ гэвэл n модуль факториал а гэсэн үг. Одоо нэг асуудал үүснэ. Яг 0 гэж эхлээд 1 2 3 4 5 6 7 8 9 энэ бол нэгдүгээрх нь баггүй. Тэгвэл 0 9 8 7 6 5 4 3 2 1 энэ бол яг 9 факториал дугаар байрал дээр байгаа сэлгэмэл баггүй. Тэгэхээр манай t маань тэгтээ тэнцүү байгаад байвал хэрвээ t маань тэгтээ тэнцүү байвал бид нар D-гээ нэгээр багасгаад T-гээ факториал А болох нь гэсэн үг. Нэг л орох гэдэг шүү дээ. Тэрхлээгийн зарчмаа энэ тооцохгүй болохгүй. За тийм ингээд болчихно. За ингээд одоо бол бид нар цифр олцсон. Тэгэхээр одоо бид нэр энэ D-гээс D-дгээр ашиглагдаагүй цифрыг олох хэрэгтэй байхгүй. Жишээлбэл бид нар 3-ыг хэрэгэлсэн байлаа гэж бодъё л та. Ийм цифрүүд байгаа шүү дээ. Тэнгүүтээ хэрэглээгүй гэж хагаад 3-ыг хэрэгэлсэн байлаа гэж бодъё л да тий. Одоо бид нар 5 дугаар хэрэглэгдээгүй цифрыг олно гэвэл 0 хэрэглэгдээгүй, 1 хэрэглэгдээгүй, 2 хэрэглэгдээгүй, 3 хэрэглэгдсэн. Тэгэхээр 5 дугаар цифр нь 4 биш байхгүй юу? Хэрэглэгдээгүй 5 дахь цифр нь 5 байхгүй юу? Тэгэхээр энийг тооцох хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр функц чижээ. Get digit гэдэг D-дгээр цифр. Get энэ T-тэй тэнцэж байна. За нэг иймэрхүү ингээ олчдөг санагдаад байна. Гүрэн паста гүн ус баг пасууд юу хийх вэ гэхээр хэрвээ нэг А гэж авах юм тий. Хэрвээ D-гийн А нь тэг байвал энийг нэгдүүлнэ. Тэгээ би нөгөө итгэвтэй энийг л олох гэдэг шүү дээ. Тэр цифрыг тэгээд тэр цифрыг олцсон одоо А-га нэгдүүлнэ шүү дээ. Ингээ олчихоо. Тэнгүүтээ D-гийн юу болоод байна? За бичлэгээ жоохон байж байгаа үргэлжлүүлээ.